Нүд үнэнч чих худалч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Аливаа нэг зүйлийн харагдах бүхэн үнэн байдаг. Нүдээр харсан бүхэн үнэн байдаг. Энэ болгоныг энэ нэвтрүүлгийнхаа сэдвт хөндөж, энэ болгоныг үзэгч олондоо таниулан мэдрүүлэхээр энэхүү нэвтрүүлгийг эхэлж үедээ тун баяртай байна. Учир юу гэвэл энэ нэвтрүүлгийн мөн чанар нь тухайн улс орон, тухайн миний эх оронд юу сайхан харагдаж байна, юу засмаар байна, юуг бид 21-р зуунд илэрхийлэл болгон ард түмэндээ таниулмаар байна гэдгийг л нүд үнэнч чих худалч нэвтрүүлгээр тодтогхон харуулж байгаа байлээ. Анхны нэвтрүүлгээ бүгд найрамдах Солонгос улсад хийсэн, хоёр дахь нэвтрүүлгээ Америкийн нэгдсэн улсад хийсэн. Ингээд улс орон болгоны танин мэдхүйг, улс орон болгоны тэр нийгэмдээ үйлчилж байгаа үйлчлэгээ болгоныг нь эрхэм үзэгчдэд үзүүлж, тэндээс сэрэмжлүүлэх зүйл байна, зөвлөгөө өгөх зүйл байна, зөвлөгөө авах зүйл байна, танин мэдхүй. Тэнд наандаж ихэтэл нийтийн унаан дээр, наандаж ихэд зам харилцаан дээр, наандаж ихэд хүний ёс суртахуун, хууль эрх зүй, тухайн орны хууль эрх зүй хүндээ яаж үйлчилдэг, эннийхээ үр дүнд хүн яаж эрх үүргээ мэддгийг гэдэг тал дээр нь энэхүү нэвтрүүлгийн ноён нуруу тогтож байгаамаа эрхэм үзэгчтэй. Ингээд нүд үнэнч чих худалч нэвтрүүлгийнхаа эрхэм зочин болгоныг танин мэдхүйтэй уулзуулж, танин мэдхүйгээр таниулж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Энэ удаа нүд үнэн чих худалч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ харах онцгийн нэвтрүүлгийн нэгэн дугаарыг тайваны дээд сургууль коллеж. Энэ бол үнэхээр боломжтой, маш чанарлаг ийм сургуулиудын нэг. Яг түүнд сурч байгаа хүүхдтэй уулзах гэж байна. Гэлэг ихтэй мэдээж өөрөө бүссэн дүрсээ харуулахгүй. Гэхдээ миний асуух зүйл бол ерөөсөө Монголоос энэ хүртэл, за энд бол нэг 20 тонсон байна, сургуульд орсон. Яг энэ хүртэл хугацааны зүйлийг л ярилцъя гэж бодож байгаа. Тэгэхээр мэдээж манай охин маш чанга ярих, ийм их салхитай, дуутай байгаа учраас тэгээд эрхэм үзэгчтэй харах онцгийн нэвтрүүлэг энэ удаа. За сайн байна уу хүүхдээ? Сайн байна уу? За сайн явж ирсэн үү? Сайн явж ирсэн. Хэд хончоо? Ийм тэгээд 17 он жоо. Тэгвэл баг 2-7 хоног. Цэвэр 2-7 хоног болсон биш үү тий? Эренгүүтээ тэгээд орсон уу? Ер нь ганц 2 хоног амарсан уу? Би яг хавхад ирээд тэгээд нэг 2 хагасаа бүтээгээд амраад тэгээд их өдрөөс сургуулаа. Тийм үү? Яа гэх юм бол их шин зөнөө олон юмд одоо их хэрэг дурлах гэдэг юм л та. Тэгээ Монголоос ер нь 50 руу явъя, 50-нд сургуульд оръё гэдэг хүслийг чи яагаад юунаас төрсөн? Яагаад гэвэл энийг асууж байгаа утга учир гэхээр энэ манай одоо оюутан маань өөрөө сургуулаа аваад заяа өөрөө тэр зуучлалт байгууллага болоод тэгээд дараа нь ээж аавдаа хэлээд ээж аав нь
охиныхоо хүсэл эрмэлзэл одоо хүсэж байгаа зүйлийн дагуу тэглгүй яах вэ? Миний охин сайхан одоо оронд сурч хөгжингүү оронд сурч тэгээд их юм мэдэрч эх орондоо ирнэ. Яг энэний утга учирыг би хэлдгийн. Хүний нутагт болов яваад байгаарай. Яагаад гэвэл хамгийн түрүүнд их нутгаа санагалзал төрдөг. За хоёрт нь ах トゥ амар их саднаа санагалцах сэтгэл төрдөг. Гуравт нь юу? Зорьсон хэрэгтэй золбоотой хүрхийн төлөө мөрөөдлөө биелүүлдэг. Яг энэ үү? Тэгэхээр яагаад энэ сургуулийг сонгосон ер нь? За тэгэхээр 50-ыг яагаад сонгосон тэр талаараа хоёлаа хэлээд яваа. Ер нь нэгдүгээр шалтгаан гэх юм бол Америкийн улсуудыг бодвол өсдөг баг. За өсдөг баг. Сургуулиудын төлбөр тэр улсуудтай харьцуулбал арай бага. Хоёрын яг манай их чинь байсан. Тэр учраас дээр хэрэгэд шигэлсэн. Яг гуравдах нь болохоор ээж аваа хоёр өмнө 50 ирчээд цогцоод явахдаа 50 ер нь гоё хатайна. Миний охин тийш явж сурч болох юм байна. Тэгсэн тэр ер нь яагаад 50-ны сонирхож үзчихгүй гэж. Яагаад би 50-нд очиж сурч үзэхгүй гэж ер нь бодоод ирсэн бэ. Ирсэн чинь 50 нэрэндээ тохирсон 50 байна. Тэр гоё тийм. Надад ч гэсэн ерөөсөө би хараа ингээд нэг онгоцноос бууж ирээд бусад орных шиг мэдээч хүн чинь гадаад дэрж байгаа тий харийн оронд дэрж байгаа. Ингээд яасан чи ерөөсөө онгоцноосоо буугаад нэг л 50 хашгиран гуухчаан одоо ер нь байхгүй зарим оронд тийм байдаг шүү дээ тий. Одоо тийм юм байхгүй тэгэл нэг л юм 50. Тэгээ гараад ирсэн чинь ерөөсөө миний эх орны уур амьсгалтай ч ижил төстэй юм шиг одоо харалтаас имжилсэн салхитай. Тэгээд яг манай одоо болроо болохоор надад хэлсэн л дээ маш гоё үе ирсэн. Тэрийг бол бид хоёр ярилцчихэж тохирчээж яг гэвэл халуунд бол аягүй хэцүү тийм мэдээч Азийн орнууд чинь халуунд маш хэцүү байдаг. Тэгсэн чинь энд бол ерөөсөө маш гоё таатай жинхэнэ 50 орнд очсон. Өөртөө гэсэн сонгуультай ерөнхийлөгчтэй шүүх засаглалтай засгийн газартай хууль дүрмтэй арчилсан улс юм а. Нийтдээ 36,000 орчим км квадрат талбай арал дээр оршин байрладаг бөгөөд 23 сая орчим хүн амтай. Тайваны аль биесны хилэн хятад хэл. Тайваны аль биесны мөнгөнд дэвсгэрт нь $50 бөгөөд өнөөдрийн ханшаар нэг $50 106 төгрөгтэй тэнцэж байна. Тайван нүүбийн гишүүн улс биш бөгөөд бусад олон улсын байгууллагууд ч гэсэндээ гишүүн болон гишүүн бус гэх зэрэг янз бүрийн статустай байдаг. Хичээлийн жилийн хувьд 2 семестртэй намрын болон хаврын эсэлт авдаг. Намрын семестр нь 9 сарын дундуур эхэлдэг бөгөөд 2-оос 6 сарын хооронд эсэлтийн хугацаанд үргэлжилдэг. Хаврын эсэлт нь 9-11 сарын хооронд үргэлжилдэг. 2 сарын дундаас хичээл нь эхэлдэг. За тэгвэл сургуультай ирэхийн тулд Монголоос эхлээд ямар шатаар дамжваа? Эхлээд хэлнээс авахлаа. Хэлнээс би яг 2 сар 50 руу явъя гэж бодож байгаа. Тэгээд нөгөө би яг тэр үед хэлний оноо болсохгүй юу. Тэгээд за би бараг 5 сараас өмнө 5 сарын сүүлдээ 6 сарын ихээр ер нь сургуулиуд эцэстээ хаачдаг. Тэгэнгүүт тэр үст хэлээ битэж амжихгүй юм байна да гэж бодоод нэг жил өнжий гэж бодож байсан байхгүй. Сургуулаад төгсөөд Монгол их сургуулаад төгсөөд нэг жил өнжөө. Тэгээд явъя гэж бодоод 2 сар суулж байгаад болцсон байсан. Болцсон. За. Тэгээд байж байгаа 4 сар итгэл найдвар явуулчихлаа. Тэр нь юу юм? Тэр нь юу юм? Амжчих юм шиг байх шүү. Цаг хугацаагаа юу? Тэгээд 4 сар хэлний англи хэлээ бэлдэж ирсэн. Тэгээд 5 сарын 25, 4 сарын 12-ээс 5 сарын 25
сар ахсан хугацаанд англи хэлээр хэлээ. Тэгээд юу найзсан оноогоо аваад тэгээд вау. Хүний зориг энэ бол өстой туйлгүй хүний зориг мөрөөдөл. Ер нь тэгээд хараа ингээд бодохоор би боддоо шүү дээ. Эмэгтэй хүн ер нь Чикагийн чика. Яагаад гэвэл эмэгтэй хүн нэг мөрөөдсөн мөрөөдөлтөө заавал хүрдэг. Тэр бол бүр үнэхээр гайхамшиг байдаг. Энийг бол би өөрөө одоо биеэрээ мэдэрдэг аахгүй юу. Яг түүнтэй адилхан одоо манай зочин маань болохоор чинь өөрхөн жоохон биш дээ. Тэгээд тэр мэн гэхэд ийм том мөрөөдлийн арга гараад тэгээд шууд яг тэр үеийн нөгөө нэг элсэл тэмтэрнд таарчаад байгаа юм уу? Тийм. Ер нь бол элсэлтэй 6 сард аваад ер нь бүх сургуулиуд элсэлтэй хаачт юм билээ. За. Тэгэнгүүт би 2 сард бодохдоо юу гэж бодсон гэхээр би диплом биччихсэн. Тэгээд диплом бичээд хичээлээ үзээд дипломоо бичээд хажуугаар нь хэл сураад тэгээд 50-нд сургуулиудаа ингээ хөөцөлд авах гэхээр надад ингээ амжихгүй юм шиг надад санагдаад байна юу. Тэгэнгүүтээ би 4 сар тэгвэл 50-нд сургуулиудаа зурчдын газраар олуулчихсан. Тэгвэл би бараг амжичих юм шүү гэж бодсон. Тийм билээд өгнө тийм ээ. Тэгээд ер нь зурчдын газраар зурчлуулаад тэгээд зурчдын газартаагаа яриад би ингээ энэ жил ингээ намар би сургуультаа очих гэвэл амжих болоо гэсэн чинь намар хэрвээ чи ингээ нөө хэдний оноогоо хурдан авчих юм бол амжнаа гэдэгсэн. Тэгэхээр за тэгвэл зориулчих. Би угаасаа чадах юм байна. Би угаасаа чадна гэж бодоод тэгэхээр хараа ийм байхгүй юу? Одоо түрүү ярьлаа шүү дээ. Ингээд сурахын тулд хэлээ ингээ зөвшөөрүүллээ. Тэгэхээр чи одоо яг хэдгээр курсээсээ ирчихэж байгаа. Одоо Монголд сургууль байсан уу? Тийм би 4-р курсын хаяг төгсөж сүүлийн семестр. Сургуулаа төгсөөд гэсэн үг үү те? Сургуулаа төгсөх гээд тэгээд хүрээд ирсэн юм байна те? Төгсөөд шууд ирсэн. Бакалавра төгсөөд тэгэнгүүт нөгөө нэг би яг 6 сарын сүүлээр сургууль руугаа аплай хийсэн байхгүй юу? Яагаад тэгэхээр миний диплом 6 сарын 17-нд гарах ирээд бакалаврын диплом байхгүй бол аплай хийхгүй. Диплом бас нэг тийм үү? Бас нөгөө нэг 2-р курсээс хэлний сургалтанд бас явчихдаг юм байна лээ. Тэгэхээр чинийх болохоор нөгөө бүр төгсөөд ирэхээр чинь нөгөө Монгол сургууль чинь бас их чанартай шүү дээ. Угаасаа уулна. Тийм ээ? Тэгээд тэрийгээ төгсөөд тэгээд ирнэ гэдэг чинь чам маш их нэмэр бас ингэ болсон юм байна, тийм ээ? Тэгэхээр ер нь зуучлах байгууллага тэгээ ирээд нэг хүн бодно шүү дээ. За би өгвөл онлайнаар бүх сургуультаа ингээд олоод авчих байсан байж нэг болохоор юм байна. Илүүгүй бол за энэ зуучлахаар одоо бүх материалаа бүрдүүлээд ингээд эднэрээр бүх зүйлээ хийлгчээ шууд бэлэн очих энэ хоёрын ялгаа юунд байна? Чи ер нь тэгж бодсон уу? Би тэгж бодоагүй. Би өөрөө автаа хийж үзээгүй болохоор би хоёрын ялгааг сайн мэдэхгүй байна. Тэгээ энд ирчээ жоохон тийм аплай хийж үзсэн бол яах байсан бол гэдэг бодлоосэн уу? Байхгүй шүү. За одоо нэгэнд би зурчны газараас зурчлуулсан. Тэгээд бүрээдсэн. Би зөвхөн бийтсэн. Тэгээд бодоо хичээлээ. За тэгвэл хичээлдээ нэг 2-3 хоног мэдээж амарсан байгаа шүү дээ. Тэгээд хичээлдээ ороод ер нь сургууль нь ямар юм байна? Хэдэн хүүхэдтэй тэрийг судалсан уу? Ангидаа хэдүүлээ, Монголоос хэдүүлээ гэх. Сургуулаа очоод яг сургуулийн маань кампус аягүй таалагдсан. Аягүй олон барилгуудтай. Тэгээд барилгуудаа өөрөөр нэмсэн зүйлүүд байна. Тэгээд Монголд бас яг тийм байдаг байхгүй юу? Voice аягүй олон салбартай. Тэнгүүтээ тэр ингээд сургуулаа ингээд тэгээд гоё гараад тийм гарчаа. Яг тэрнтэй адилхан. Гэтэ арай илүү гоё. Мэдээж дээ. Өвчнгөө орно шүү дээ. Тэгээд манай анги ер нь англи хэлний хөтөлбөр болохоор манай ангид хятад ч юм уу Тайван хэл байхгүй. Индонез, Вьетнам, Индонез, тэгээд Монгол, тэгээд Африкийн нэг орны байгаа. Тэгээд манай анги ер нь ангида 12-3 сая юм уу да гэж яасан. Тэгээд манай анги 12 хүүхдийн 3 Монгол. Хантай тий. Ямар олон монголчууд вэ? Ямар гоё.
Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрийг л сартай шин нулимс санах ууц байдаг. Тэгээ ер нь хараа нөгөө хичээлийн танхимд бол нөгөө 15 бол хүүхдийн тоогоор бол илүү л байдаг гэж үздэг шүү дээ угаасаа тий 12 бол нөгөө багш яг хүртээмжтэй оюутнуудад хүрч хичээлээ. Хичээл нь ер нь яаж ордог юм бэ? Дандаа лекц юм уу? Илүү бол бүр ийм гоё тайван ингэж гоё яриад тэгээд англиараа ярьж байгаа үстэй. Тийм. Гэхдээ бас нөгөө англи хятад хэлнийхээ юу сонголтоо хийхгүй юу? Анхнаасаа англи хэлний бүргээ сонгосон тэр мэргэжлийн бүх хичээлүүд англи хэлээр орно. За. Тэгээд тэгэхээр чин дандаа тэгээ англиараа лекц уншаад хичээлээ хийгээд явах нь шүү дээ тий. За. За тэгэх юм бол ерөөсөө нэг хүүхд ингээд чи бас бодож байгаа гэсэн шүү дээ. Юу гэхээр нөгөө одоо мэргэжлээ хичээлийг солих хүсэлтэй байгаа. Яг тэгвэл тэндээс нэг мэргэжил сонгоод ирсэн чинь энд чинь нэг өөр гоё мэргэжил байв уу? Илэггүй бол тэр одоо өөр гоё чиний хүсэлж болсон мэргэжлийг чи эхлээ сонгоогүй ирч. Энэний ялгаа юугаа хийж байна? Би яг студент мэргэжлэрээ ирээгүй. Тэгээ би хурж ирээд угаасаа сургуулиас солино ч юм ангиас солино гэсэн бодолтой байсан. Тэгсэн чи яг миний очсон сургууль миний хүсчээс анги байхгүйсэн байхгүй юу? Тэгээд би одоо ер нь дараагийн одоо хүсэж байгаа мэргэжлэрээ сурахад сургуулиудаас судалж байгаа. За. Тэгэхээр тийм боломж байх нь уу тий? Байгаа. Тэгэхдээ тэр чинь нөгөө нэг хичээлийнхаа нөгөө нэг хуваар юм уу хичээлийнхаа хөтөлбөр энтертэй жоохон өөрчлөлт хэцүү байхгүй юу? Зүгээр. Яагаад? Зүгээр одоо ингээд сургуулаа ингээд шилжүүлж байна гэдэг чинь хэдийтэй болчих нөгөө сургуулаа тооцож байгаа биш үгүй юу? Шууд дахиад дараагийн сургуулаасаа тгээсээ эхэлж байна. Тийм юм байна. Тэгээд бол гайгүй биш жоохон яг хугацаа алдах нь үгүй юу? Зүгээрээ би яг тэр чин залуугаас гадна юм байхгүй хугацаа алдахаас гадна нөгөө бас нэг юмыг мэдчихээд байна гэсэн үг байхгүй тий. Мэргэжлээ мэдээгүй бол ийм байд юм байх шүү. Яг мэргэжлээрээ хөөцөлдөд орхон зөв юм байна шүү гэдэг. Бас нэг тийм одоо контакт авчиад байгаа юм байна тий. Ер нь анхнаасаа Монголоос ирэхдээ хүсэж байгаа мэргэжлээрээ ирчих юм бол айгүй амарсан. За тэгвэл дотор байр ямар байд юм бэ? Дотор байр нь Монголын дотор байртай харьцуулахад хамаагүй гоё. Ойлгомжтой. Тий. Тэгээд дотор байр нь дотор нь юу нэг үгүй. Хөөл хэмээн Монголынхоо Монголын гэ. Яг тийм харьцангуй өөр л харагдсан байх л та тий. Тэгээд сургуулийн дотор байрны тэр орчин бол айгүй гоё. Таалагдсан. Тэгээд ер нь дотор байр нь гоё санагдсан. Тэрнээс ингээ ганцаардаад ингээд нэг эвгүй тийм байхгүй байна уу? Чи чинь тэр ертөнцийн гадчаа яваад хүүхд юм биш үү?可以绑起来就绑起来，马尾绑在运动头带上面。Тийм болоо. Ингээд их чинь нэгээд давуулаад бодоод байгаа нь юу гэхээр за эх орно хэд хоног ч гэсэн санаж байна уу? Нэг санаж. Яа амир. Ээж аваагээ. Ер нь гайгүй шүү. Би бас ингэ бодоод таар би бас нэг 10 хэд настай жоохон хөлтөл бас биш яа. Тийм. Тэгээ нэг бүр том болсон юм хэрэг биш байна. Тийм болохоор нэг юм амар нөгөө одоо сар болчихонд яваад байна шүү дээ. Энд ирэхдээ би дотроо яана бист Монгол амир санагдаа ээж аваагаа санагдаа гэж бод.
тийм сэтгэл зүйтэй ирсэн байхгүй юу? Ахаа. Тэгээ яг нөгөөдний би надад юм хэцүү байна даа гэсэн бодолтой ирсэн чинь миний бодож ирснээс надад гайгүй санагдсан гол ингээд миний бодож ирснээс гайгүй байж тээ гэж бодохоор сэтгэл тавьшраад юм нэг тэгж амар Монгол цонхоо санаад байгаа. Үгүй байна. Чи санаж байна. Чи надтай ярьж хахад одоо ч ингээ чичирч байна. Ингээ чи айгүй юм сандарч байна. Энэ бол ямар ч байсан санагалцалч байна. Байх ёстой. Яагаад гэвэл анхны удаа тэгээд ерөөсөө яг нөгөө хүүхд аюу сонир шээ. Ер нь бид нар ч гэсэн тийш 20 нас хүрэхгээл яарал байдаг 20 нас өнгөрөнгөд шуурал явцдаг. Тэрнтэй адилхан нөгөө нэг яг тэр үетэйгээ одоо төс хийхээр чинь болж байна. Эсэм мөртлөө дотоо сэтгэл бол үнэхээр санагалцалтай байгаа. За тэгээд одоо хоёлаа сургуулийнхаа тухай ингээд гоё ярьчлаа шүү дээ. Тэгээд ээж аавд нь нууцаар гоё төрсийн явуулнаа. Тэрнээс ил гарахгүй гэж байна. Тэгэхээр ээж аавдаа одоо мэдсгээ хүн чи ээж аавынхаа нүмер нөөлгөөр явж байгаа тий. Тэгээд тэднэрийг одоо ядаж гаргаж өгөхт чинь одоо сургуульд гаргаж өгч байгаа хүүхдүүдийг чинь урд нь ол зүгээр ингээд сүү сайл цацаал өстэй сүйдийн майдын болдог байсан. За тэгвэл тийм байна. Тэгээд хоёул зүгээр ингээд ер нь сургууль хүн орыг хүсье гэвэл өөрийнхөө чармаалт байх ёстой гэдгийг л харуулдаг байна шүү дээ, тийм ээ? Тийм байна. Одоо нэг дандаа зүгээр мэргэжлийн хичээлүүд байна уу? Илүүгүй бол хэлнийх байна уу? Илүүгүй бол нөгөө одоо юу гэдгийг практик сургалт энэ юм орог байгаа үстэй. Одоохондоо яг мэргэжлийн хичээлүүдээс үзэж байгаа. Тэгээ нөгөө техник хятад хэл сурах төлөвийн зорилго маань бол тийм болохоор хятад хэлээ үзэж байгаа. Хятад хэлээр нь ямар вэ? Бид надад ингээд хамтнуудын тэжчүүд яг болох гэдэг шиг санагдаад. Чи тэгтээ эртээд ингээд бид нар нөгөө нэг игчтэй ингээд гурлаа ингээд уулзаад сууж исэн чинь чи нөгөө одоо игч чинь тэр чигээр хэлний одоо мундаг баав шүү дээ тий. Тэгээд би яасан чинь нөгөө чамаг ингээд би ажигласан л та гэсэн чинь чамаа чи тэрийг чадахгүй байна, энийг болохгүй байна гэж хэлэхгүй байсан. Тэгээ чи яг нөгөө нэг ингээд хэлнийхээ тухай ярьж байхдаа саяны яг ханзыг ярьж байсан. Гэхдээ чи надад юу ажиглагдсан гэхээр бас тэрнийх нь тэрийг хийчүүл энийг хийчүүл гэдэг ингээд дандаа ингээд чи өөрөө тэр өсөхтэйгээ өөртөөгөө ингээд ярьчдаг юм билээ. Тэгэхээр би чамайг маш хурдан сурна гэж ойлгоод байна. Баярлалаа. Яг тэгсэн шүү. Тэгээ би ажиглаад яг хэрэг дурлал та хоёрын яриг дундаас нь яа штэ. Тэгээл игч чинь бол чамд одоо ингээд бас юм хэлж өгөх гээд штэ. Тэгсэн мөртлөө за чи яг тэрийг тэгж тэр чинь худлаа шүү тэр биш шүү энэ юм шүү гэж хэлэхгүй байсан байхгүй юу. Тэгэхээр би чамайг өстой тэгээд за яг нэг удаа би бас хүний дэрэг ер нь хүний хүн чигээр нь магт хүн чигээр нь урамшуулах гэж нэг гоё юм байдгийг. Тэгээд бид хоёр ингээд чамаас салаад явчихаад тэгээ яхад манай гिच чинь бол хэлжсэн байхгүй юу. Манай энэ аягүй гэх юм итгэвчтэй хэлээ бол би бол айхгүй байна. Ерөөсөө санаа зовхгүй байна. Тэгээд одоо сая харуултаа энэ чинь хөвөлгөөд төөр тэр хол газар ингээд унаагаараа ерөөсөө англи биш хятад хэлийг заавал уншиж байгаад ингээд автобусаараа нэг унаагаараа хүрээд ирсэн. Энд тэгэхээр надад санаа зовх байхгүй байна гэж хэлсэн байхгүй юу. За тэгж урамшуулсан шүү. Баярлалаа. За ингээд элхэм үзэгчтэй та бүхэндээ харах өнцөг нэвтрүүлгийн нэгэн дугаартай ерөөсө хүн байх хүн яаж хичээвэл одоо юуны ардаг байна тий тэгээд хичээснийхаа дараа тухайн орондоо хүсэл болсон сургалтандаа суухад ямар байдгийм байна гэдгийг л би зүсээ үзэхгүй ч гэсэн энэ ирч хүч энэ ярьж байгаа болгоноос нь мэдэрлээ та бүхэн ч гэсэн мэдэрсэн баг. Монгол тайваны төлөөлөгчийн газар дээр оюутнууд маш их очт юм байлээ. Тэгээд эндээсээ өөрснөөсөө ингээ хоорондоо ингээ ярилцаад
Тэгэл чи хаан сурах гэж байгаа урилга яасан инээдрэгээд ингээ өвөө аваа айгу гоё тийм хоорондын яриа их үүсдэг юм байна лээ. Тэгэхээр тэр болгоныг ерөөсөө хүн заавал ээж ааваа гэхгүй өөрөө зорж явах. Яг тэр цаг нь 21-р зуун. 21-р зуунд хүний оюун ухаан ямар байна яг тэргээрээ цаашаагаад хэлнэ. Тэгэхээр хамгийн гол нь нөгөө эх орноо үзэх хандлага, өөрийгөө хайрлах хандлага, их эцгээ хайрлах хандлага, найз нөхдөд одоо санан самгаалах хандлага, энэ болгон хандлага болгон өөрт зохидог, өөрт илүүшдэг, өөрийн юм болдог учраас ингээд оюутнууд мань дээр хаа хөссөн сурах газраа сураарай. Энд чинь хил даваад явах юм бол нэгэн сэтгхүй, нэгэн харах өнцөг, нэгэн ингээд бодол төрж ингээд улам сайхан тэлдгийн шүү. Тийм учраас яг энэний хамгийн үзүүрт юу гэхээр би яг их орондоо яг тэрийг л нэг болгондоо гэсэн өөр цаана юм хийсэн санаатай явдаг. Тийм учраас л тэрэнд хүрэхийн тулд оюутнууд тэрэнд хүрэхийн тулд хүүхдүүд минь одоо хүрээрээ хүсээрээ мөрөөдлийн 99.99% нь бүттгэн шүү. Хүмүүс гэжтэй харах өнцөг нэвтрүүлэг үргэлжилж байна. За ингээ баярлалаа хөрхөө охиндоо. Баярлалаа. Тэгээ сайхан юм их сураарай. Игчин хүртэл ингээ түүний нутаг хамт тантай ингээ хүүгээд хаяа нэг амралтаараа чи хүүгээд ирэх юм байл шүү. Тэгэхээр чин зүгээр оройдоо хүртэл баярлсан юм. Тэгэхээр чин яг үнэхээр чи нөгөө нэг өөрөө хэлсэн шүү дээ. Ингээд зориод ирсэн, надад зориод ирсний нэгэн утга учир би ихчмэн байгаа учраас би зоригтой ирсэн гэсэн тийм. Тэгээ зоригтой юм болгоныхоо ард гараарай. Тэгээд улам мундаг хүүхэд болоорой. За. За ингээд ирэх хүмүүс гэжтэй. Харах өнцөг нэвтрүүлэг үргэлжилж байна. Энэ удаа яаж гаргаж өгсөн ээж аав? Тэгээд за баяртай миний охин гэж. Тэгэл цайлаа тий. Мэдээж хэрэг тий. Тэгээ яг гаргаж өгөхдөө онгоцон дээр нь очсон уу? Би онгоцны бод дээр. Тэгээ сүүмүүгээ. Өргөжл таараа тэр бол ойлгомжтой. Тэгээд мөн ээж нь мэдээж хэрэг буцаад явж байхдаа одоо уйлжл таараа тэр ойлгомжтой. Энэ гадаа нисэж өгөхгүй газраас хүний хүү эрднийг үрж ирнэ гэсэн байдаг шүү дээ. Сайн яваад сайн сураад ирээ. Замтаа уншаарай. Баярлалаа. За баяртай. Эх орон Алтай нутгийн чинь чулуу. And the